Энэ бол миний motivational Monday. Сайн байцгаана уу? Хөгжмийн зохиолч Төвлөр Хуурч Чимбат. Бид хязгааргүй ертөнцид амьдардаг. Амьдралын алхам мөч бүрээс хүн амьдралын үнд цэнийг ухаарж ойлгож явна гэдэг бол өөрөө чухал юм аа. Хөгжим зохионо гэдэг бол илэрхийлэх гээд байгаа юм аа. Бусдад хүргэх те. Миний яг энэ зохиосон энэ хөгжим нотыг тоглоход тэр хүн тийм реакц үзүүлнэ гэдгийг төрүүлж мэдрэх юм. Энэ бол өөрөө хөгжмийн зохиолч хүний эрхчлөө юм аа. Бороо шиг тэр нижингж байгаа алга ташлтыг мэдрэх бол жинхэнэ эрхчлөөтэй миснэ гэдэг бол тэндээс дахиад уран бүтээл хийх сэтлээ олж авдаг. Хөгжмийн найруулга хийсэн нэг бүтээлээс тав нартаа сэтгэл хуваалцмаар Шаруугаан Манан гэдэг хөгжим. Маш их хүчтэй сэтгэл төрүүлсэн хэлэх гэж байгаа илэрхийлж байгаа илэрхийлэл бүх юм миний сэтгэл зүрхэнд жинхэнэ ингээд оч харвдаг ш. Дуу хөгжим оргуу хоосон ч тэрэн дотор ам байна гэсэн үг. Тэр бол эрхчлөөтэй хэл хязгааргүй гайхамшигтай мэдрэмж байсан. Ер нь дуртай зүйлээ л хийж байгаа хүн хамгийн эрхчлөөтэй харагддаг. Альва ажлыг хүн сэтгэл зүрхнээсээ хийвэл хүний сэтгэлд тусдаг. Хөгжмийн орчинд өссөн болохоор намайг дагуулах, надад нөлөөлөл бол асар их байсан. Хүн өөрийгөө олж дотоод сэтгэлээ мэдэрнэ гэдэг бол том амжилт юм аа. Даваа гараг альва шин болгоны эхлэл гэж би боддог. Ажил руугаа яардаг, хийж бүтээхийг төлөвлөдөг, ассан нэгт өдөр юм болов гэж боддог шүү дээ.